Нуахын 3 хүү Шем, Хаам болон Эфетийн угийн бичиг эндээс эхэлнэ. Үерийн дараа гурвуулаа хөвгүүдтэй болцгоо. Эфетийн хөвгүүд нь Гүмер, Магог, Мадай, Явн, Тувал, Мөшех, Терас нар байлаа. Гүмерийн хөвгүүд нь Ашханаз, Рифат, Тугармах нар байлаа. Явны хөвгүүд нь Илишах, Испань, Кипр, Родос нар байлаа. Тэдний удмууд голдуу Тэнгисийн арал болон булан тохой хаваар нүүдлэн очиж суурьшаад өөрсдийн гэсэн хэл яриа бүхий овг аймаг үүсгэж улмаар улс бий болголоо. Хаамын хөвгүүд нь Хууш, Мисер буюу Египт, Лив, Хянаа нар байлаа. Хуушийн хөвгүүдийг Сива, Хавилах, Савтах, Рамах, Савтих гэдэг байлаа. Рамахын 2 хүү Шива, Дидан гэдэг нэртэй байлаа. Тэд ч бас өөр өөрсдийн овг аймгийг үүсгэн улмаар улс бий болжээ. Хууш хүүтэй болоод Нимруд гэдэг нэр өгч, Нимруд нь дэлхийд хамгийн анхны хүчрхэг байлдан дагуулагч хаан байлаа. Мөнхийн эзэн түүнийг хүчт мэрэгэн анчин хэмээн үнэлсэн учраас түүнээс хойш мөнхийн эзэн дүнлэгдсэн мэрэгэн анчин Нимруд шиг гэсэн өвөр мөцгөллөг ард олны дунд үүсжээ. Нимруд эхлээд Вавилон орчмын Вавилон, Эрех, Ахад хэмээх 3 хотыг эзэмшиж байлаа. Тэндээс Ассир оронд очоод Ниневех, Урухаватир, Халах хот болон Ниневех, Халах хотын хооронд орших Ресен хэмээх 4 хот босгожээ. Халахын тухайн үедээ нэрд гарсан агуу их хот байлаа. Хаамын хүү Египт нь Луд, Анам, Лехав, Патрус, Хаслух болон Крит гэдэг хүүтэй болов. Тэдгээр нь бас өөр өөрсдийн овг аймгийг үүсгэжээ. Үүнд Крит бол Плешет овг аймгийн өвг байсан юм. Хаамын хүү Хинаан анхны хүүдээ Цидун гэдэг нэр өглөө. Түүний бусад хөвгүүд нь Хет, Ивус, Имор, Гергаш, Хив, Арх, Сини, Арвад, Цимар, Хамат нар байлаа. Тэдгээр нь Хинаан орны олон овг аймгийн өвг дээдэс болж тэр олон овг аймагуд ийш тийш нүүдлэн Цидун хотоос урагшаа далайн эргийн Газ хотын орчин болох Герар хүрч тэндээсээ зүүн тийш Лаш орчмын Цивун болон Сидом, Гомрах, Адмах гэдэг хотуудыг бий болголоо. Хаамын бүх удмууд өөр өөрсдийн гэсэн хэлтэй овг аймагуд болж өөрсдийн гэсэн эзэмшил нутагтай болжээ. Эфетийн ах Шем нь одоогийн еврейчүүдийн өвг дээдэс юм. Түүний хөвгүүд нь Илам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар байлаа. Арам нь Үз, Хүл, Гитер, Мишех гэдэг 4 хүүтэй боллоо. Шемийн Арпахшадын хүүг Шелах гэдэг байлаа. Шелахын хүү Эвер нь 2 хүүтэй боллоо. Тэр үед олон овг аймагуд бие биесээ салж байсан учраас Эвер 1 хүүдээ Пелег гэсэн нэр өглөө. Энэ нь салах гэсэн утгатай үг юм. Нөгөө хүү нь Юхтан гэдэг нэртэй байжээ. Юхтаны хөвгүүд нь Алмудад, Шелеф, Хацармабит, Ярах, Хадурам, Узал, Дахлах, Обал, Абимегел, Шива, Офир, Хабилах, Юваб нар билээ. Тэдгээр нь бүгд Шем болон Юхтаны удам бөгөөд өөр өөрсдийн гэсэн хэлтэй овг аймагуд болж Миша хот болон Дорнын уулархаг газарт оршдог Сепар хотын хооронд суурьшжээ. Нуахын хөвгүүдээс энэ олон овг аймагуд үүссэн бөгөөд хожим нь тус тусдаа бие даасан улс болжээ. Нуахын угийн бичиг энэ буюу. Үерийн дараа Нуахын удмууд ийхүү газар сайгүй нүүдэлсээр улмаар энэ дэлхийн бүх үндэстний өвг дээдэс болжээ.